сайхан ном одоо юундаа угол маш их зүйтэй сайхан юм. Тэ. Хадыг бол одоо эдийн дээд учраас бүгдээрээ барьдаг. Тэгээ ном бэлгэлвэл их оюуны цар хүрээд хэлнэ. Мөнхийн харгуус хүмүүс арилах одоо гэтлэх тийм сайхан юм да. Одоо саршины өдрүүдэд одоо гандан тэгшлэн хийдүүд бүгдээрээ л ном уншлагатай байх шиг байна. Ер нь одоо ямар ном илүү төлхөн уншиж чинь ялангуяа танаа хийдийн хувьд энэ өдрүүдэд ямар ном уншлагатай байгаа? За манай хэд бол яг оргидод яг оргилдоо одоо хурцгаагүй байна. Тэгтээ бол бид нар уншлага намааг бол таслаагүй. Өнгөлөг буйны ажил ч гэсэн бас таслаагүй явуулсаар байна. Тэгээд битүүнийхээ шинүүд бид нар хурлаа ордгийн. Зэдрэл хамгийн юу одоо ертөнцийг одоо сагсан ертөнцид одоо тэр үед заларч ирдэг тэр сайхан бурхнаа залж ард түмнийхээ ажил үйлс амьдрал ах үед одоо даатгаж одоо санаандгүй хийсэн нүгэл байвал тэдний намжилж балин дахлаа гэж тэгж сайхан хүндэл үзүүлдэг. Бусдаа том хийдүүд манай гандаа дасч ингээд олон сайхан хийдүүд бол тэр шинийн 27-оос ахуулаад цагаан сарын 3 өдрөл дөө 10 сахиус үед Монгол одоо ертөнцийг одоо сагч хүмүүсийг хамгаалж байдаг. Тэр 10 сахиусаа 3-3-аар нь хувааж дэлгэрээр их одоо дахиж одоо энэ хурлам уншиж байна. Тэр яадаг юм бэлэр тэр олон хүмүүсийн ажил үйлсийг даатгадаг. Одоо намжлагын одоо бүхэл зүйлийн одоо номуудыг сайхан уншдаг. Балин дахлаан өргөдөг одоо мөргөлөөн одоо өргөдөг. Тэгээд тэр бурхнаас сахиусаасаа одоо хүсэх юм байл хүсдэг бүхэл зүйлийг тэг сайхан уншиж ард олондоо амар жимэр ажиргалтай сайхан байлгах нь л тэгж нойр хоолыг умартаж тэг сайхан өглөө 6 цагаас 11 цаг хүртэл 3 өдөр сайхан орж байна. Битүүнийхээ тэр шөнөөл шүнжин сайхан орлуулна. Инглээр одоо энэ сайхан зөв мөрөөр ард түмэнд өгөөл ивэл хөшгөн хийрдэг хүмүүсийн ажил амьдрал их сайхан зэгцэрдэг. Тийм да. Түрүүн та бүхэн тэр могоо жилийн тухай яриад бас өргөчлөө. Энэ могоо жил дөрөв одоо ямар жилтэй хүмүүс илүү анхааруул зохистой гэж зурхаан зурлаг болж байгаа. За дүнсэр үе их харш гэж байна л да гахаа жилтэй. Тэгээд миний харшигаад айгаад байх юм байхгүй. Бурхны шашин бол энэ айцсаар хүний айц үзсээр тоглодог. Агцгүй даатгал гэж гайхамшигтай зүйл байдаг. Нэгэн сэтгүүлч надад асуусан л да нийгмийн даатгалаас ямар ялгаатай вэ даатгал гэсэн. Нийгмийн даатгал бол өнгөрснийхэн дараа нөхөн дэлбэр болгодог. Бурхны даатгал гэдэг бол ерөөсө болох гэж байгаа одоо муу юмны урьдчилан сэргээлж маш аварч хамгаалдаг талаараа их хүчтэй маа гэж би хариулж байсан. Тэр утгаараа ч гэсэн ер нь бурхны даатгал ном уншлах гэдэг бол гайхамшигтай л да. Энэ жил бол тэгээд гахаа жилтэй. Тэгээ гахаа жилд ганцхан дүнсэр их харшина. Тэгээ баг харштай 2 тэгээ 37-ны 37-73 гэ 100 насхад 2хан одоо жил ордмын голдог тийм тохиол байдаг. Тийм одоо хүмүүс бол тэр заслаа сайн хэлдэг тий. Яагаад заслаа сайн хэлэх гэж хэлж байгаа гэхээр амь насанд их жоохон цөвтэй гинти ус хөл ослоогоор ирэх гээд байдаг. 25-ны жил байна. 49 61-ний жилүүд байна тийм ээ. Тэгээд гинти хөл осол авааргүй байх юм бол ажил үйлсийн талд их өндөрлөг жилүүд байдаг. Энэ харж ил одоо харж ил гарч байгаа тэр одоо минь голж байгаа тэр. Тэгэхээр гагцсан тэр заслам яагаад хийлэх гэж хэлээд байгаа гэхээр хүн ардыгаа сэргээлж хамгаалах гэж бид нар орчлон тэгж л тэгвэл болгоод байгаа юм л да. Засламыг бол шиний 15-нд багтаагаад хийлэх ёстой. 15-наас хойш ус хийлгэж болох уу? Цаг хугацаагаар барих уу? Тийм, хойш болно бол байх. Тэгэхдээ яагаад гэвэл бурхан багшийн гэр төвлгаан үзүүлсэн 15 хоног гэж ярьж байгаа. Одоо бурхан багш чинь бурханы утгыг олохын тулд 6 жил хатуужил суугаад асар их одоо чөтгөр шулм адангийн одоо буруу үзлийн одоо багш нартай тэршүүдийн үзэлтэнгүүд гэж байгаа тэр ертөнцийг одоо буруу одоо номолдог тэр хүмүүстэй номын хүчээр тэмцэлдэж ялан дийсэн энэ сайхан агуу гайхамшигтай 15 хоног байгаа. Тэр хоногуд уншвал нэг энгийн өдөр уншуулсан номоос асар их буянтай гэж байгаа. Яг л олон дахин үржиж аривчдгаараа тэр их дуустай хөгөөчтэй юм байна. Одоо хүмүүсийн бас их одоо сонирхтой нэг зүйл сэдв бол одоо гамданд уншиж байгаа ном уншлагыг монгол хэл дээр уншиж болдгоо болов уу гэдэг их асуудаг шүү дээ. Энэ та юу гэж боддог вэ? Урдын бол монгол уншлага байсан. Одоо олон хийдүүд байсан. Одоо энэ Монголд урдан гэгэний хийдгээд байна. Одоо Ганбаатар гэж бас лам бас монгол уншлагатай хийдэг тэргүүлээд явж байгаа. Ер нь гандаа хийд маань анх
46 он сэргийгдэхдээ Монгол дээр уншнаа гэж одоо мөргөлийн дугуй нэртэйгээр сэргээгдэжсэн. Тэгээ монголоор бол олон сайхан номуудыг одоо уншиж байсан. Одоо инх тайвны магтаал гэдэргээд бас эдэн номуудыг монголоор уншиж байгаа л да. Ер нь монголоор унших нь бол их зүйтэй юм, сайхан юм ба. Тэгээд энэ төвдөр уншиж байгаа гэж хүмүүст мэддэхгүй болгож ламнар бол бүгдээрээ тэр бясалгал тэр орчуулга эдний бүгдийг бодож ил уншдээ шээ ламнаа. Тэг хурдан уншаад байна гэж бодоод байгаа шүү. Энэ зүгээр нь уншаад байна гэж бодоод байгаа шүү. Тэр бол хөөгөө бясалгалаад бүхэл зүйлтэйгээ хамтарч явж байдаг. Тэр зан үйлийн одоо гарын дохио занга тэр очир хонхны одоо хөдөлгөөн тэр бол маш их нарийн цан сэлэн тэр бүрээ бишгүүрийн дуунууд бол бас их онцлогтой бүхэл зүйлэндээ одоо хамтарч тэр одоо найрал одоо болж тэгж явдаг. За бас нэг одоо бас тантай болж байгаа бурхны шашны хүнтэй болж байгаа бас нэг асуухгүй өнгөрүүлэхгүй зүйл нь юу гэхээр энэ ном уншуулахын тулд заавал ингээ мөнгө өгч бичүүлдэг юм гантай хийдвэл зарим гантай юм байдаг. Энэ одоо ямар учиртай юм болоо хүн одоо сэтгэлийнхаа буйнаар сэтгэлийнхаа хөлгөр өгч болдгоо юм болоо гэдэг зүйлийг хүмүүс их асуудаг л да. Та ер нь ямар асуутай байдаг? Энэ бол ном гэдэг бол агуу хөдөлмөрөөр бүтсэн гайхамшигтай зүйлүүд байт юм аа. Бурхан багшийн одоо Ганжуургийн одоо сургаалыг эмгэтгэлэхэд 108 бат. Түүний одоо тайлбар нэхэд Данжуур нь 225 бат байх шээ та. Энэ номуудыг зүгээр уншуулна гэж бол болдгоо маа. Яагаад бол альва юм үнцэнтэй гэж урхан шинэх агт тунхаглаад байдгүй ч гэсэн альва тэр ном уншуулсны харамж гэж юм байдаг. Альва ер нь өглөөр гэдэг чинь харилцан өглөгийн одоо үндэс. Энэ номыг бол уншиж байгаа гэдэг чинь тэр харамж болгож авч байгаа болохоос тэр үнлээд одоо тэр номуудыг уншаад байгаа юм биш. А хэрэг үнэлэх юм бол тэр чинь 108 батын номыг Ганжуур уншуулах чинь 10,000 төгрөөр унших гэдэг бол асар бага мөнгөөр уншиж байгаа байхгүй. Тэр чинь хүний хөдөлмөр гэж байдаг бол ламрын хүмүүсийн ламрын одоо хөдөлмөр гэж боддог бол тэр чинь хямдхан тусгаад байгаа юм л да тий. Тэгэхээр тэр чинь яагаад гэвэл тэр буцаад тэр олон талын өглөгт зориулагдсан шүү дээ. Тэр гананд орсон ном бол нэг асар их мөнгө хураагдаад байгаа юм биш. Тэр бол хүүхдийн төлөө одоо фондод би өөр гананд орсон учраас аавгаа даад багасаа гананд ойрхон байсан. Тийм учраас манайх 40 оноос хулаад хүүхдийн төлөө сая төгрөг өгч байсан шүү тэр үед. Тэр үеийн сая төгрөг гэдэг чинь одоо хүртэл одоо ингээл бас тэр хүүхдийн төлөө олон газруудад бол гандан хэдэн бус хэдүүч гэсэн энэ өргөл барьцыг одоо буцаж өргөсөөр байгаа. Тэгэхээр тэр чинь нийгэмд байгаа асар их хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэр сайхан зам л. За баярлалаа. За могоо жил ингээд гарчлаа. Тэгээд та манай үзэгчдэд хандаж одоо хэлэх зүйл байна уу? Та бидний ярилцлагын цаг бол үндсэндээ бас дуусч байна. Тий. За Монгол орн бол яг нь сайхан хөгжиж дэвшиж байна. Шашин бол даарцлаас хойш их өргөн дэлгэр сайхан боллоо. Гэхдээ ялгаж салгаж үзэх зүйл бол одоо их болсон байна. Хүмүүс тэгэхээр оюунаараа их сайн тунгааж одоо бурхан бөгшийн айлцсан шиг бурханы шашныг алтыг 3 янзаар үздэг шиг одоо шинжилдэг шиг хайлуулаад давтаад мөн чанарыг олдог гэж байгаа хөрөөдөж. Тэр 3 чанар дээр алтууд алдаг гэдэг мөн чанараа үзүүлдэг гэж. Тэр шиг одоо хэрэгтэй бол миний шашинд ороорой гэсэн байдیں۔ Тийм учраас бид нар бурханы шашинд ороо гэж нэг хураалдаг. Яагаад бол тэр агуу гайхамшигтай бурхан бөгшийнхаа сургаалын дагуу бид нар явж байгаа учраас. Гэхдээ тэр олон одоо шашин олон одоо үзлүүд орж иж чинь тэн дундаас тэр тунгаамал алт шиг болсон одоо дэлхийд дахинаараа одоо бурхан шашин руу одоо хошоорж бурхан шашин шүтж байгаа мөн чанарыг олох гэж одоо хүмүүс тэмүүлж байгаа учраас ард түмэн бас ном руугаа бас эргэж харж номондоо дурлаасаа гэж боддیں۔ Бид нар чинь багшдаараа мөргөөд тэгээд номондоо мөргөдөг ард юм шүү дээ. Тэгэхээр ном гэдэг бол үнэхээр гайхамшиг. Ном дотор бол буддийн шашны асар олон одоо сайхан номууд бол орчуулагдж байна. Тийм учраас үзэх харах юм чинь их болцоод байна. Тэгээд мөнхийн ханхуасаа бүгдээр одоо арилгах, мөнхийн ханхугаа арилгах тал дээр л одоо сайн бодож хийх зүйл их болцоод байна да. Бидний одоо ёс заншил уламжилтаа нягтбоотой буддийн шашны гайхамшигтай сургаал ном байгаа учраас хүүхэд залуучууд одоо бүгдд нь одоо сургууль соёл цэцэрлэгтний хүртэл одоо энэ сайхан уламжилтаа бүгдийг одоо гээхгүйгээр дахин сэргээж одоо оруулах их зүйтэй болох гэдэг. Тэгээд одоо хүүхдүүд нь залуучууд нь ер нь юмыг сайн сонсч л байх хэрэгтэй л дээ. Ахмад үеэсээ сайн суралцах хэрэгтэй. Бид тэр залуучуудын бүхэл амьдралыг настай хүмүүс туулаад ирсэн байдаг шүү дээ. Асар гайхамшигтай нөгөө амьд одоо бурхтууд байна шүү дээ. Бүхэл зүйлээ салбартаа. Тэгэхээр
бурхан гэдэг бол ангид юм биш ээ. Бидний одоо сэтгэл байдаг зүйл. Тэгэхээр тэр сэтгэлд байгаа тэр дунгаас нь тэр сайхан нэгдүүдээсээ бид нар одоо аль салбартаа суралцах зүйтэй маа гэж бодож байгаа. За танд баярлалаа бидний урилгыг хүлээж авч ирсэнд. За үзэгчдээ сэтлэзийн ярилцах цаг энэ төрөд өндөрлөж байна. Бидний даамдсан үзэгч та бүхэн баярлалаа. Сайхан шинэлээр үзэгчдээ баяртай.